GSI Монгол байгууллага нь нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгодог, залуучуудын манлайлах чадварыг хөгжүүлэх, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, ажил хэрэгч, бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх зорилготой юм а. Зорилгоо биелүүлж чадвал Монгол улсынхаа болон хүн төрөлхтний ирээдүйн хөгжил, хувь нэмрээ оруулах хэмээн зүтгэж ирсэн залуусын үйл ажиллагаа олон нийтэд хүрээд 25 жилийн нүүр үзжээ. Энэ хүрээнд тус байгууллагын дэмжин ажилдаг байгууллагын хүрээлэл уламт хэлсээр байгаа юм. За энэ жил дэлхийн GSI 101 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. GSI Монгол байгууллага өнөөдөр 25 жил хүрсэн байна. Тэгээ ер нь дэлхийн GSI дэлхийд даяар тархсан 120 гаруй орны гишүүдтэй ямар боломжийг олгодог вэ? Үндсэн 4 боломжийг олгодог. Тэрний нэг нь энэ бизнесийн хамтын ажиллагааны боломж байдаг. Тэгээ тэр агуулгын хүрээнд өнөөдөр 25 жилийн ойгоор бизнес эрхлэгч гишүүд 700 гаруй гишүүдийн төлөөлөл 50 байгууллагын одоо бизнес хамтын ажиллагаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ингээ үзэсгэлэн өнөөдөр гаргаад ажиллаж байна. Дэлхийн GSI байгууллагаас 2014-өөс 2018 он хүртэл баталсан стратеги төлөвлөлтийн хүрээнд GSI Монгол байгууллага нь Улаанбаатараас гадна Дархан Эрдэнэ хотуудад нийт 13 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. GSI Монгол байгууллага нь 700 гишүүн 140 сенатортойгоор ажиллаж байна. GSI Монгол байгууллага үүсгэн байгуулагдсан 25 жилийн анх хүрээнд зохион байгуулагдж байгаа энэхүү арга хэмжээг бол бизнес фэйр нэртэйгээр анхудаа өмнө нь бол GSI их хүрээ салбар байгуулмаар 2005 оноос хойш 3 удаа зохион байгуулагдсан бизнес түвшил нэртэйгээр зохион байгуулжсан. Тэгэхээр энэ арга хэмжээг уламжлалт болгон явуулахаар энэ жилийн удирдлагын баг маань хамтран ажиллаад өнөөдрийн нээлттэй хийгээд байна. 2016 оныг дэлгэдийн жил гэж харж байгаа тус байгууллага тэргүүн уламжиллаа. Энэ хүрээнд харилцагч олон байгууллагатай хамтран үзэсгэлэх худалдааг зохион байгууллаа. Үндсэн 6 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар зорж байна. Монгол орны өнцөг булан бүрт байгаа залуус энэ байгууллагын боломжийг хүртээхийн тулд дотгошоогоо буюу 21 аймагт гадагшаага буюу олон улсад хэлэх бодлого барин ажилтдаг байна. 25 жилийн арга хэмжээ өнгөрсөн хугацаанд энэ байгууллагаар дамжин гарсан, энэ байгууллагад цаг зав зүрх сэтгэлээ зориулсан хүн бүрийн баярын арга хэмжээ болно гэдгийг онцолсон юм а.